Өмнөг аймгийн Эрдэмтэд. Өмнөг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар Өмнөг аймгийн шинжлэх ухаан, инновац технологийн салбар зөвлөлөөс зохион байгуулж буй аяны хүрээнд Өмнөг аймгийн эрдэмтдийг танилцуулж байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн уламжлалт жор судлалын техник эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Б. Цэрэнцов. Боловсролын хувьд анагаах ухааны доктор 2014, эрүүл мэнд шинжлэх ухааны их сургууль, Монгол улс. Анагаах ухааны магистр 2008-аас 2010, эрүүл мэнд шинжлэх ухааны их сургууль, Монгол улс. Уламжлалт анагаах ухааны их эмч 1990-ээс 1997, анагаах ухааны их сургууль, Монгол улс. Б. Цэрэнцов 1990 онд Өмнөг аймгийн Далан задгатын 10 жилийн 1-р дунд сургуулийг төгсөж улмаар анагаах ухааны их сургуулийн Монголын уламжлалт эмчилгээний ангид элсэн суралцсан. 1997 онд анагаах ухааны их сургуулийг уламжлалт анагаахын эмчээр төгссөн. 1997-оос 2007 онуудад мэргэжлэрийн хувийн хвшлийн эмнэлэгт ажиллажээ. 2008 оноос эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн уламжлалт анагаах сургуулийн онлын тэнхимд цагийн багш. 2010 онд багш, 2014 оноос ахлах багш, 2020 оноос уламжлалт жор судлалын техникийн эрхлэгчээр тус ажиллаж байна. Ажил эрхлэлт гишүүнчлэлийн хувьд 2020 оноос анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн уламжлалт жор судлалын техникийн эрхлэгч, 2008-аас 2020 онд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн Монгол анагаах ухаан судлалын техникийн ахлах багш. Мэргэжлийн холбооны гишүүнчлэл. Боловсролын магадлалын итгэмжлэлийн олон улсын шинжээч 2025. Эрүүл мэндийн яам уламжлалт анагаах ухааны сургуулийн мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга 2022. Эрүүл мэндийн яам уламжлалт анагаах сургуулийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн 2020. Боловсрол шинжлэх ухааны яам уламжлалт анагаах ухаанаар доктор хамгаалуулах зөвлөлийн гишүүн 2017. Боловсролын магадлалын итгэмжлэлийн С ангиллын шинжээч 2017. Монгол анагаах ухааны сургуулийн Эрдэмийн зөвлөлийн гишүүн 2016 оноос. Нэгтгэгмэл анагаах ухааны Монголын сэтгүүлийн нарийн бичгийн дарга 2019. Шинжлэх ухаан, танин мэдхийн дорн дахины уламжлалт анагаах ухаан сэтгүүлийн нарийн бичгийн дарга 2009-өөс 2019. Шагналын хувьд 2009 онд уламжлалт анагаахын сургуулийн бүтээлч багш. 2010 онд уламжлалт анагаахын сургуулийн тэргүүний залуу багш. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Эрдэмийн чуулган 55, Эрдэмийн чуулган 61-т тус тэргүүнээр эзэлж 2013 онд эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн шилдэг багш. 2019 онд шинжлэх ухааны ажилтны өдрөөр анагаахын шинжлэх ухааны шилдэг инновац бүтээгч. 2022 онд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шилдэг багшаар шалгаран 2012 онд эрүүлгийг хамгаалахын жуух бичиг. 2017 онд эрүүлгийг хамгаалахын тэргүүний ажилтнанд цол тэмдэг. 2018 онд боловсролын яамны жуух бичиг. 2024 онд хөдөлмөрийн хүндэт цол тэмдгээр тус шагнагдаж албан байгууллага болон салбартаа хөдөлмөрөө үнэлүүлжээ. Монгол анагаах ухааны олон улсын сургууль улсын жор судлалын техникийн эрхлэгч Б. Цэрэнцов эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн үйл ажиллагаагаараа Монголын уламжлалт анагаах ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн төсөлт ажил, шин санаачлага, нийтлэлийн чиглэлээр хамт олоноо манлайлдаг өсөх ирээдүйтэй эрдэмтэн багш юм аа.